шүү. 21-р зуунд хүүхдүүд 54 ширхэг 100 өрөөндөө тавиад галлаад хичээлээ сууж байгаа юм сургууль байна. Сая ярьсан Хөвсгөл аймгийн Эренчил сумд. Тэгээд төсөвт сургууль барина гэд одоо мөнгө тавьсан. Гэтэл тийм хол газар, цэвдэгтэй газар очиж байшин байрах сонирхолтой нэг ч компани байхгүй. Тендер зарлал гэдэг ордгоо. Тэгэхээр цаашид энд бас эдийн засаг хөгжлийн яам, сангийн яамны хан байгаа дээр энэ 48 дугаар өргөргөөс хоошоогоо цэвдэгтэй бүс нутагт байшин байрах бол зураг төсвийн арай өөр байдлаар тооцож тавьмаар байгаа. Дээрэс нь бас зам байгаа юу гүй? Зам харилцаа. Тэгэхгүй бол компаниуд юусоо орохгүй байна. Тэгээд тэнд хүүхдүүд одоо өнөөдрийг хүртэл тэгж өвөл одоо маш хүйтэн модон байшин дотор галлаад хүүхдийн аюулгүй байдалд хүртэл тэр чи одоо маш сөрөг нөлөөтэй ийм нөхцөл байдалд сурсаар байна шүү. Тэгэхээр ирэх жил боловсролын жил гэж засгийн газар зарлчихад тэгээд нөгөө модон байшинтай гал түлдэг зуухтай сургуультайгаа сууж ивэл ёстой онгоо шүү. Яг үнийг хэлээ. Тэгэхээр энэ дээр бүр онцгой анхаараасай гэж хүсэж байна. Хөтөлбөртэй холбоотойгоор боловсролын хүрээлэн дээр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд энэ хөтөлбөрийн агуулгаараа бид нар Монголын одоо энэ уламжлал, соёл, түүх энийг одоо оруулж өгч байгаа. Нэг 2 дугаар ангийн ер нь бага ангийн хөтөлбөр бол боловсруулсан туршилт явцсан байгаа штэ. Одоо дунд ангийн хөтөлбөр бол явж байгаа. Тэгээ бид нар хичээлийн агуулгаараа хөдөлмөрийн хичээл гэхэд одоо тэр юу гэдгийг дээл оёхч байдаг юм уу те. За биеийн тамирын хичээл гэхэд 93 наадмаа тэнд бас заагаад өгчдөг ч юм уу. Ийм агуулга руу явж байгаа гэж ойлгож байгаа шүү. Зөв бидтэй бачаргалд байгаа те. Тэгээд энэ маань ингээд цаашаага хичээлийн агуулгатай. Тэгээд нэг ээлжинд орсон сургуулиуд эх 9 сарын 1-ээс эхлээд үдээс өмнө танхимын хичээлүүд үдээс хойш спорт, урлагийн дугуйлангууд ажиллаж эхэлнэ гэж ойлгож байгаа шүү дээ. Би яг тэгж ойлгоод ярилцаад яваад байгаа гэдгээ өнөөдөр бүр албан ёсоор хэлж шүү.